хайфуудад ороод бараг жилийн хугацаа болсон байна. Анхны удаа орсны дараа одоо 2 дахь удаага сая бараг 7 хоногийн орлоо л доо. Тэгээд ер нь өмнөхөөсөө болвол бас нэг өөр ялгаанууд мэдрэгдлээ. Аппаратны хувьд шинжлэгдэж ирсэн учраас одоо энэ удаагийнх нь аппарат нь болохоор New Dablo Gold гэдэг нэртэй арай шинжлэгдэж ирсэн аппарат байгаа учраас яа чи нөгөө цаашаага ингээд төвшөө ахисан учраас нэг тийм өвдөлтөн ч илүү бүр бага болцсон юм шиг мэдрэмж төрлөө. Одоо мисгүүгээр өөрийгөө арсыг чангалаад те өөхөн давхаргад арсан дах одоо өөхөн давхаргаа одоо хайлуулад те ингээд өөртөөхөө одоо тааламжтай дүр төрхийг бий болгоно гэдэг чинь өөртөө их тааламжтай шүү дээ. Тийм ч учраас одоо ингээд дахиад 2 дахь сонгож орсон баа. Хөгшрөлтийг бол мэдээж бас тэгж шууд ухраана гэж бодох байхгүй. Яг одоо байгаа насжилт одоо байгаа арсыг чинь аварч үлдэн гэсэн үг. Илүү гой болгоод. Тэгэхээр тэр одоо яг одоо 35 настай анх удаа хайфууд орлоо шүү дээ. Тэгэх юм бол 10 жилийн дараа яг тэр 35 насныхаа одоо арсыг хадгалаад үлдсэн байх одоо байна гэсэн үг юм уу та. Одоо арсны унжих те одоо арс сулрах гэдэг байдлууд одоо бараг нэлийн багасаад одоо нэлийн чанга те татагдсан мэдрэмж төрөөд ер нь юм гоё шүүгүр царайтай л байна гэсэн үг. Одоо сайн аппарат байх нь бас аюу чухал гэж бас сонсч байсан. Тэгээд яг оригинал те яг жинхэнэ нөгөө албан ёсны тийм аппаратанд нь орхон чухал шүү. Муу аппарат авах юм бол одоо бараг мөнгөний гарц шүү гэдэг юмыг сонсч байсан учраас бас яг сайн аппараттай газрыг их судалсан. Тэгээд маш баяртай л байгаа. Сэтгэл хангалаа.